Сайн бацгаана уу? Налгачуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид шинэхэн дугаараа толилуулж энэ цаг мөчид эгчтэй төрсөн өдрийн галхалуу мэндийг хүргэе гэсэн дүү Саялав бэр Гүлжан нарын хөсөлтөөр Марта эгчийг зорин хүрэлцэн ирээд байна. Хамтдаа дотгошоорж төрсөн өдрийн эзэнт өнгөрсөн ч гэсэн баярын мэнд хүргэж мөн удахгүй тохиох Мартын намны галхалуу мэндийг сэтгэлийн сайхан илгээмжээр баярлалцгаая. 우리 шарнан чамайг өгсөн өдөр гинэ. Мэдчилгээ хүргэлт маань хүргэлжилсээр яг одоо энэ цаг мөчид нийслэлийн налах дүүргийн 152 дугаар цэцэрлэг тэр дундаа Марта эгчигээ зорин хүрэлцэн ирээд байна. Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За тэгээд манай Марта эгч Монголын ирээдүй болсон мянган хүүхдүүдийг амттай сайхан гарын хоолоороо дайлдаг, маш сайхан буянтай ажлыг хийдэг. Тэгээд нэрнээс нь л харахад Марта гэд 3 сарын уур амьсгал, баярын уур амьсгал учиргүй л орсон шинжтэй байна. Миний хичээ. Дүүгийнх нь гарт маш гоё цэцгийн баглаа танд зориулагдаж ирсэн байна. Сайн сайхныг хүсье гэсэн сэтгэлийн илгээмжтэй. Тэгээд бас твэр дүүрэн бэлэг байгаа. Тэгвэл энэ мэдчилгээ бас 3 хоногор хожимдож ирсэн. Юун төрөнд бичлэгнийхаа эхэнд бид танд өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн баяр 3 сарын 3-нд тохиосон нарт хорвоод мэндэлсэн нандин сайхан өдрийн мэндийг дэвшүүлж байна. Миний хичээ сайхан баярлсан уу? Сайхан баярлсан. За Марта ихчээ мэдээж намайг ингээд ороод ирэхээр хинээс ямар учиртай мэдчилгээ ирсэн бол гэж их гайхаж байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ таамаглаж байгаа хүн байна уу? Сэтгэл зүрхэндээ хүлээж байгаа. За тэр л болов уу гэж Бүгд л ирцгээсэн. бэлгээ бүгд авцгаасан даа. Найзуудаас авцсан. Бүгднгээс авцсан. Тэгвэл хоёулаа энэ асуултын хариултыг хамтдаа олох хэрэгтэй болох нь байна. Тэгээд бэлэг гэхээс илүү дүүгийнх нь хэлэх сэтгэлийн үг хамгийн чухал байдаг. Хэрвээ та сайн сонсвол бэлэг хинээс ямар учиртай вэ гэдг нь тодорхой болох учраас Марта бүсгүйд хаяглагдан ирсэн чин сэтгэлийн илгээмжийг хамтдаа уншицгаая. Ижийн энтэй хайраар эвийлэн тосоод авах эгчтэй байна гэдэг дэндүү их жаргал юм аа. Эвэмэн дүүмэн гэдэл энэ орчлонгийн жаргал цовлонгийн алинд ч түшээдэл яваад л очдог тэр нэгэн бүсгүйд би тончиг их талархаж явдаг юм аа. Эгч минь тандаа өнгөрсөн ч ихсэн төрсөн өдрийн галхалуу мэндийг дэвшүүлье гэж хаяглагдсан байна. Гаднaan зэмлсэн ч дотгошоогоон дандаа л өмөлзөж яадаг. Газрын хаанаас ч дүүнэрийг ингээд түшээдэл хүрээд ирдэг. Нартад намайг төших нандин сайхан эгчээрээ дүүн энэ хорвоод гойж явдаг юм шүү. Нэгэн ихийн хөвлөд бүрлдэж, нэгэн эцгийн галголомтыг тойрч тоглож хүн болсон. Намрын навч шиг гундсан ч, намраа бороо шиг шаагсан ч нартад бисен түшээдэл авах эгч минь та эрүүл инх байгаарай. Тандаа хязгааргүй хайртай шүү хэмээн өнгөрсөн төрсөн өдөр мөн Мартын намны мэндийг хүргэж дүү Саялавынх нь гэр бүлээс бэр Гүлжан нараас нь хаяглан сэтгэлээ илгээмж явуулсан байна. Хүлээн авна уу? Миний лэгчийн ухааныг нутгийн цагаан маанам үргэлж эгчтэй талархаж явдгийг бас эгчигийн түшиг тулгуур болж энэ хорвоод эрүүл инх байхыг чин сэтгэлээсээ хүссэн. Одоо энэ дурсамжийн бичлэгийг бас үзээд сууж байгаа бол онцгойлон Саялав ах юм гэр бүл хандаж талархал дэвшүүлдэг. Өстө гинтийн байлаа. Дүү 2 дүүтэй баярлаа. Танд хайртай шүү. Тэр эрүүл инх байгаараа л гэж үсэ та. За баярлалаа. Тэгээд эгчигийн хүндэтгэн дээдэлсэн дүүнэрийнх нь ажил үйлс бас бүтэмжтэй сайхан байх болтугай. Тэгээд үргэлжил дүүгэн тосоод авдаг эгч минь та эрүүл инх байгаарай гэсэн тэр сайхан эрүүл бат сайхан орших болтугай. Тэгээд тун удахгүй бас дахиад л баяр үргэлжилж байна. Марта эгчээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн гайхалтай халуун мэндийг дэвшүүлж энэ удаагийн дугаараа хоёулаа жаргая. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Та нартай ч гэсэн ажлын амжилт хүсье. Ермен бауырларын көп демеген қамқор әрбір үйдің әпке деген таңдайдан төгіледі тәтті жырың арнайы айтпағанмен мақтап өлең ініңнің түзеп қанша әттегенін жеткіздің төбемізді көкке керім бауыр
артық